За ер нь бол төсөв тодтох шаардлагатай гэж олон талууд үзэж байгаа. Би ч гэсэн хувьдаа яг энэ талтын байр суурьтай байна. Учир нь өнөөдөр бидний 4 сарын мэдээгээр төсвийн орлого өмнөх жилийнхаас 1.3 их найдаар татарчсан, суларсан байна. Мөн нүүрсний үнийн байдал эргэлзээтэй бөгөөд сэргэх юм магадлал багтаа тодорхой хэмжээгээр төсвийн алдагдал харьцангуй буурсан байдалтай харагдаж байгаа боловч ер нь оны төгсгөл рүү төсвийн орлого нэлээд их хэмжээгээр дутагдах юм эрсдэл гарцаа байхгүй байна гэж харж байна. Одоо засаг солигдож байгаа энэ мөчд бол төсвийн тодтогтыг хийх юм боломж нөхцөл нь үүсэж байна гэж харж байгаа юм. Өмнөх засгийн газар бол төсвийн хуулинд заасан яг нөхцөл бүрдэг байна гэдэг шалтгаанаар энэ төсвийн тодтголыг тодорхой хэмжээгээр хойшлуулж тэнд бэлдэх тийм арга хэмжээг аваад байсан бол одоо бол шууд тодтох юм улс төрийн нөхцөл байдал үүсч боломж үүсчлээ л гэж харж байна. Тэгэхээр одоо улс төрийн хувьд мэдээж дараагийн засгийн газарт бол за улсын хурлаас ямар дэмжлэг авах уу гэдэг бас асуудлууд тулгарч байгаа шүү гэн. Тэгэхээр төсөв дээр ч гэдэг юм уу яг одоо эдийн засгийн макро эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол шинэ одоо засгийн газрын хувьд хамгийн том сорилт төсвөөс гадна өөр яг юу байх вэ? Ер нь шинэ засгийн газар бол тийм таатай биш үед бүрэлдэн бий болох гэж байна гэж би хувьдаа эдийн засгийн хувьд бол харж байна. Тэгвэл саяны хэлсэн төсвийн нөхцөл байдал эдийн засаг бол нэлээд хүнд ийм асуудал байна. Эхний удирлын эдийн засгийн гүйцэтгэл 2.4 гарсан гэдэг бол өмнөх жилээс мөн маш хүчтэй бид эдийн засаг агшид саарч байгааг эндээс харж болно. Дээрэс нь валютын ханшийн асуудал байна. Бид валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар өмнөх засгийн газар ажиллаад байсан боловч валютын нөөцийг бид томьёо тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шинэ их сурвалжуудыг бий болгож чадахгүй, нөөцний экспорт буурсан байна. Дээрэс нь валютын интервенцийг хүчтэй хийж байгаа боловч валютын ханшийг бид бол юм бууруулах, докторжуулах боломж хязгаарлагдмал гэдэг нь бол илт харагдаж байгаа юм уу байна. Дээрэс нь бол инфляцийн асуудал. Бид маш олон улирал өндөр инфляцтай явсан. Харьцангуй саарсан боловч буцаад 10% орчим руу очино гэдэг нь бол баг тодорхой болчиход байна. Тэгэхээр инфляц дахиад хоёр оронтой тоороо орж болзошгүй байна гэсэн энэ бол шинэ засгийн газрын өмнө томоохон сорилт болно. Эргээд энэ эдийн засгийн суларч байгаа, эдийн засаг сарж байгаа нөхцөл байдал нь аж ахуй нэгж иргэдийн амьдрал дээр яаж очих юм, өрхүүдийн амьдралд яаж зөргөөр нөлөөлөх вэ? Энийг яаж хохирол багтаа даван туулах вэ гэдэг асуудал бол шинэ засгийн газрын гол асуудал байх болно гэж харж байна. Өмнөх сангийн сайдын бас тайлбарлаж байснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр цалин тэтгэврийн өсөлтийг бол сүүлийн жил хагасын хугацаанд маш эрчимтэй авч хэрэгжүүлсэн. Ерөнхийдөө бол өрхийн орлого энэ талаас харах юм бол харьцангуй нэмэгдсэн гэсэн юм тайлбарыг хэлж байгаа. Таны хэлж байгаагаар бол инфляц өндөр байгаад учраас өрхийн орлогын дарамт бол нэлээд буурах юм дарамт бол харагдаж байна гэж. Тэгэхээр одоо яг ямар боломж байна гэж харж байна. Яг одоо өрхийн амжиргааг дэмжих ч юм уу те эдийн засгийн ерөнхий чадварыг дэмжих ямар зөвлөмж ерөнхийдөө өнөөдрийг хүртэл бидний хийж ирсэн тэр арга замаараа битгий яваасаа л гэж шинэ засгийг бол хүсгээр байгаа юм. Учир нь өнөөдрийг хүртэл бид эдийн засаг солонгот төсвөө тэлээл ирээдүйд үр ашигтай бус урсгал болон хөрөнгөний зардлуудыг нэмээл төсөв тэлэх замаар эдийн засгийг хөгжүүлнэ гэж явж ирсэн энэ загвараасаа татгалзаад бодит үнэтэй нүүр тулаад энэ загварчин угаасаа өрхийн амьдрал иргэдийн амжиргаанд урт хугацаанд сайнаар нөлөөлдөг юм байна. Богино хугацаанд нэг засгийн газрын зардлаас хамаарсан эдийн засгийн бага хэмжээний өсөлтийг тэтгэхээс цаашгүй байна гэдгийг ойлгож бид нар бол ерөөсөө яах аргагүй төсвийг тодтогч танах, үр ашиггүй зардлуудыг танах, төрийн оролцоог бууруулж хувийн хвшлийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг явуулах шаардлагатай. Богино хугацаанд бол яах аргагүй төсвөө танахаас гадна мөнгөний бодлогын хувьд ч гэсэн бид нар нэлээд болгоомжтой тийм мөнгөний бодлого явуулж энэ болшгүй хүндрэлийг яаж бага хохиролтой давах вэ гэдэг асуудал их чухал байгаа юм. Тэгэхээр шинэ засгийн газрын гол баримтлах бодлого бол ерөөсөө өмнөх жилүүдийн алдааг давтахгүй байх л асуудал. Өмнөх жилийн алдаа нь бол саяны таны хэлсэн бүтээмжгүйгээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмээл төсвийг тэлээл тэгж явсаар байгаад өнөөдөр бид дахин инфляцийг үйлдвэрлээд урт хугацааны доктортой эдийн засгийн өсөлт хөгжил гэдэг зүйлийг бол бий болгож чадаагүй нь бидний 30-аад жилийн эдийн засгийн бодлогын гол алдаа. Тийм учраас өнөөдөр эдийн засаг хөндөрч байна. Дээрээс нь засгийн газар солигдож байгаа улс төр эдийн засгийн энэ зурус энэ боломжит нөхцөл байдлыг цаашдаа урт хугацаанд эдийн засгийг доктортой хөгжүүлэх нөхцөл байдал болгон өөрчлөх энэ бодлогын өөрчлөлтийг хийж чадахгүй юу гэдэг л шинэ засгийн газрын гол асуудал.
Ерөнхийдөө одоо гадаад зах зээлийн нөхцөлөдлийг харах юм бол за тарифын дайнаас шалтгаалаад Америк хотын одоо худалдааны дайнаас шалтгаалаад хэдийнэ дотоодын зах зээл дээр бол одоо үн нэмэгдсэн импортын бараагаар дамжсан нөлөөллүүд ороод ирсэн байна гэж бизнес эрхлэгчид бол маш одоо тодоор ярьж байна. Тэгэхээр таны хувьд харахад ер нь гадаад зах зээлээс ирэх дарамт 2025 оны хувьд хэр одоо дотоод асуудлуудаасаа хүчтэй байх бол? Яг би хувьдаа гадаад зах зээлээс 2-3 сувгаар Монгол улсын эдийн засагт голдох нөлөөлөл орж ирдэг юм болов орж ирэх юм байна гэж харж байгаа. Нэгдүгээрт нь бүгд найрамд хятад улсын эдийн засгийн мэдээнүүд төлөвийн мэдээнүүд харьцангуй таатай гарч ирэх экспорт нь өссөн болов гэж гарч байгаа боловч хятад дотоод эрэлтээ нэмэх зорилгоор импортын нөхцөл байдал нь нэлээд эргэлзээтэй бөгөөд буурсан юм байна. За энэтэй холбоотойгоор бүгд найрамд хятад улсын эдийн засагтай холбоотойгоор нүүрсний хэмжээ үнэн дээр ирж байгаа энэ дарамт бол энэ жилдээ үргэлжилсэн хэвээр байх юм байна гэж харж байгаа. Үүний үгээр дамжаад Монгол улсын эдийн засгийн ерөнхий өсөлтийн түвшинд сөрөг нөлөө, улуурхаан салбарын сөрөг нөлөө нэлээд орж ирэхээр байна. Түүнчлэн валютын ханшин дээр бид нар бол ханшаар дамжсан гадаад урд зээлээр дамжлаас хамаатай энэхүү томоохон дарамт бол бидэн дээр ирж болзошгүй. Нэгдүгээр ханшаар дамжиж байгаа. Хоёрдугаар бид энэ төсвийн цорхог яаж нөхөх вэ гэсэн асуудалтай яхаарахгүй оны төгсгөл рүү бид тулна. Энийг бид нар гадаад шууд урд зээлээр тулах юм уу? Эсвэл харьцангуй хөнгөлөлттэй их сурвалжуудыг эрэлхийлэх юм уу? Эсвэл төсвөө тодтоход төсвийн зардлаа асар нэлээд хүчтэй таньжиж энэ нөгөө одоо орлогын цорхог нөхөх юм уу гэдэг асуудал. Энэ бол их найдар хэмжигдэх нэгээс хоёр их найдар дор хэмжигдэх хэмжээний орлогын дутагдал үүснэ. Энэтэй холбоотойгоор гадаад өрийн асуудал бидний хувьд голлох нөлөөтэй байх юм байна. Түүнчлэн таны хэлж байгаа валютын ханшин дээр ирэх дарамтаас болоод Монгол улсын хэрэглээний болон үйлдвэрлэлийн орцуудын үн харьцангуй импортоос шалтгаалсан инфляцийн дарамт бол бид нар дээр оны төгсгөл рүү нэлээд хүчтэй ирхнэ гэж харж байгаа. Энэ гурван нийлээд бол Монгол улсын эдийн засаг яхаарахгүй нэлээд эргэлзээтэй байдал руу очих юм байна. Төлбөрийн тэнцэл төсвийн хос алдагдал дээр бид буух нь байна. Гадаад үр тодорхой хэмжээгээр нэмэгдэж болзошгүй. Юмны үн ханш, валютын ханшин дээр тодорхой өсөлтүүд гарчихсан ийм дүр зураг оны төгсгөл рүү харагдаж байгаа юм. Тийм учраас бид энэнээс яаж сэргийлэх вэ гэдэг асуудлыг одоо яаралтай шийдэх хэрэгтэй. Ямар боломж байна? Би бол төсвийн тодтголыг хамгийн том ихний боломж нь гэж харж байгаа юм. Хаанаас нь таних вэ яг? Төсвийг тодтохдоо яах аргагүй энэ одоо мега төслүүд гэж ярьж байгааг бол эренблэх шаардлагатай нэгдүгээрт. Улаанбаатар хотын төслүүдийг бид нар үр ашгийг нь харах хэрэгтэй. Бидний боржуур солиод байгаа, хашаа бариад байгаа энэ замын төслүүд нь хэрэг үр ашигтай юм. Эдийн засгийн ирээдүйд эдийн засгийн үр ашгийг бий болгохгүй төслүүдийг бид нар энэ жил бол хэрэгжүүлэх ямар ч боломж алга байна. Тэм учраас хөрөнгө оруулалтын төслүүдийг эренбэлж хойшлуулах асуудлаас эхлэх бах. Тэгээд бүр урсгал зардлууд дээр тодорхой хэмжээний хэмнэлтүүдийг хайх боломж бол одоо байна. Яамдуудыг цөөлж чадахгүй юу тийм ээ? Шинэ засгийн газар цомхон бүтцтэй байж чадахгүй юу гэдгээс болоод урсгал зардлууд дээр ч гэсэн бид нар тодорхой хэмжээний хэмнэлт. Гэтэ нөө төрийн хэмнэлтийн хууль уг нь хэрэгжиж байгаа. Тэгэхээр тэрнийхээ дагуу болон засгийн газрын шинэ бүтцээс шалтгаалсан шинэ хэмнэлтүүдийг бид нар бий болох боломжтой. Тэрээс өнөөдрийн зарим улс төрчдийн ярьдаг төсвөө тэлнэ ийм хүнд үе төсвөө бид нар тэлжээж улс орныхоо эдийн засгийг авч гарна засгийн газрын хэрэглээгээр дамжиж эдийн засгаа тэтгэнэ гэдэг бол дандаа алдаан төрж исэн гэдгийг энүүдад бид анхаарах шаардлагатай. Төсвөл нэг зүйлийг маш товчгоос. Сая хуучин засгийн газрын хувьд бол за одоо мэдээж хуучин гэж ярих нь зөвтэй. Тэгэхээр өмнөх засгийн газрын үед татваргийн хуультай холбоотой хэд хэдэн багц хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулаад зарим одоо хөнгөлөлт чөлөөлтүүдийг бол бий болгоно гэд сүүлийн хуралдаанаар шийдвэрлсэн. Энэ хуулийн төслийг улсын хуралд өргөн байрна гэж юм. Тэгэхээр яг одоо цаг үеийн энэ мөн үү? Энэ бол их хэрэгэлзээтэй. Сая их сонин завсрын нэгэн ерөнхий сайд докторхон тодорхой болчихсон үед нийгмийн даатгалын болон татварын багц шинжилгээг өмнөх засгийн газар маань олон нийтэд мэдээлж эхлэв. Өнөөдөр яг энийг мэдээж татварын шинжилэл бол хэрэгтэй бөгөөд яригдж байгаа зүйл гэдэг нь мөн. Өнөөдөр төсөвдөр ийм их хэмжээний дарамт ирж байгаа үед татварын огцом шинжилэлтний дарамтад эерэг нөлөөлөх үү, сөрөг нөлөөлөх үү, нийгмийн даатгалын огцом шинжилгэлийн нөлөөлөл ямар байх вэ гэдгийг бид бас давхар тооцох шаардлагатай.